За сайн байцгаана өрийн цэцэр хүнсний влог. Өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Байн. Өнөөдрийн дугаарт одоо манай спортын одоо акулууд Монгол Улсын гавь тамирчин Ганцэргийн мандах наран замун дээрээс нь одоо бид бүхний одоо хайртай тайлбарлагч спортын сэтгүүлч Шижрээ нар маань өрөлцсөн ирсэн байна. Өдрийн мэд. За сайн байцгаана уу. Тэр урилгыг хүлээж аваад бас өнөөдрийн их ажлын хажуугаар бас нэвтрүүлгийг маань зорж ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Нэр төрийн хэрэг байлаа. Бичлэг хэлэх юм нас манай ингээд Шижрээ мандах нар хоёр маань уулзаад ярьж байна. За тэр хүүхэд их зүгээр байгаа шүү. Энэ жил тэр хүүхэд их боломжтой байгаа шүү. Бас тэр яач юу тэндээс ирсэн хүүхдгээд ярьж байна. Тэгээд ерөнхийдөө бас шамрын хувьд бол уралдаан тэмцээн ерөнхийдөө маш их байгаа бол улсын сүүлийн үед одоо залуучдын шгшөөгийн тусалжуулагч. Тийм. Ерөнхий тусалж. Залуучдын шгшөөг дээр бас энэ жил бас очичихсан. Тэгээд залуучуудтай бас ажиллаж байна. Тэгээд яг залуучууд гэдэг маань бас яг дараагийн шгшөөг олимп дэлхийд бэлтгэгдэж байгаа бас ингээд хүний нүдэн өртөөг байгаа тэр залуучууд байдаг. Тэгээд мэдээж төвдлэгээс медаль авчих юм бол аль нодлоо тэгэл шгшөөгтэй хараалагдал явна. Тэгэл тэгээд тэр залуучуудыг боловсруулж бэлтүүлж Монголын хойч ирээдүг л залгам чалааг бэлдэх тэр чухал ажилтай л байна. Тэгээд 36 оны Олимпийн одоо шилдэгүүдийг л бэлдэж байна л гэсэн үг. Ер нь тийм тий. Аливаа одоо 28 оны Олимп Лос Анжелест бол 32 оны Олимп Австралийн Брисбенд болно шүү дээ. Одоо ялангуяа 28 он бол одоо 3 жил учраас арай амжихгүй. Ер нь 32 36 оны суур баазыг л бэлдэж байна гэсэн. Дараагийн олимп дэлхийн аваргуудыг Тий. Шижрээ одоо яг үндсэн мэргэжил юу юм бэ? Спортын сэтгүүлч үү? Оо тий. Би одоо Монгол Улсын боловсролын их сургуулийн спортын сэтгүүлч ангийг төгссөн. Яг спортын сэтгүүлч тайлбарлагч. Яг л одоо өөрийн хайртай мэргэжлэрээ ажиллаж байгаа. Спорт гэдэг тодголтой ганц л анги байдаг нь тэр л дээ. Мобисын спортын сэтгүүлч ангийг тий 2008 онд төгсөжсэн байна. Чи ч гэхдээ суур бүхэн сууртай. Чөлөөт сууртай би чи багада бүхэн цэр байлаа шүү дээ. Аль гүлөөтээс. Хангаа гүлүүд миний багш Олимпик яран уралдаалт гавь тамирчин Дуурсрангийн юм бол гэж агуу хүн байлаа. Тэгээ чиний өсвөр үеийн одоо дээд амжилт юу вэ? Хөөе шалаагүй. Дүргээс тий. Шалаа энэ том хүн бүхий чи хажууд бид нар чи онжууд штэ. Нэг үеийнхэн. Манай мандах чи их сонин өсвөртөө сурахгүйсэн. Тийм гэсэн. ажил байсан шүү. Адилхан тий. Тэгээд гэхдээ ер нь багада манай уучсан тийм нөгөө дандаа урагшаа давшиж дайрч довтолж уралддаг. Ялсан ч бай, ялагдсан ч бай. Тэр их тийм одоо ер нь сургууль школын хувьд бол өсвөрийн хүүхдүүдээр бол маш их тийм одоо ингээ ботход зөв чанар юм ба. Одоо өсвөрийн багш нар маань одоо энийг л ер нь баримтлах хэрэгтэй. Болсон болоогүй нэг жоохон хамгаалтын барилдаа гэж пассивд гэж ярддаг те. Нэг жоохон муу санааны юм ингээ хүүхд багтан сургаад хэрэггүй. Тэрийг бол тэртээ дэргүү хоошоо нас явахсан амархан сурчна. Гол юм нөгөө довтлогоо өгсрөө холбоос мих тэр дайрж өрөлдөнө гэдэг чинь ерөөсөө ядагдахад бас учраа штэ. 10-0 дулж гин үү, цэвэр даруулж гин үү, эсвэл ойрхон үзээд ядагж гин үү гэдэг чинь барилдааны мөн чанар агуулгууд манай мандахын хувьд бол тийм хөвтөс байгаа. Багын л тийм их уян урагшаал явдаг. Оноо алдсан ч бай, авсан ч бай. Тэгэл хожиж явсан ч бай, ядагдаж явсан ч бай, дайрж үздэг. Хоёр юм одоо баг настай хаана өнгөрсөн бэ? Гавьяатад бол Төв аймаг 100 мод. За. Төв аймгийн 100 мод хотод л байгаа нас. Тэнд төрж өсөд 10 жилээ сураад. Тэгээ сүүлд алдраа спортроо бас 2 цагт өргөшөөрэй. Удирдлагын дээр очиод. Тэгэл ерөнхийдөө нэг сексний хүүхдээс мэрэгжлийн дамирчин болох гараараа. Тэгэл ерөнхий суурьтайгаа ярьж байгаа л гэл тэнд хамгийн мал бүтүүлэл явж байгаа юм л да. Тэгэхээр одоо 10 жилдээ төгсчөөд дараагийн үеэс гэсэн үг юм уу тий? 10 төгсдөл бол ерөнхийдөө бол танд бол ерөнхийдөө суур юмудаа тавиулаа л гэл. Тэгэл хатад оюутан болж ирэл. Оюутан болол их наранд байж байгаа л 1-2 жил болол тэгэл шарааданд нөгөө бэлтгэл сургалт хийх газарлага ортоод нэг 6 жил ирээтэй тэнд. Яг л өглөөнөөс орой болтол ойрхон учраас бэлтгэл хийх боломжтой тэгэл. Тэнд л офицерын дарагтал том хөжгөнж өгсөн өөрийнх нь. Их сургууль чи эхлээ мөст орлоо. Тий, эхлээд ч явахдаа би ард төгсөөд Монгол Улсын сургуулийн мэдээлэл технологийн сургууль гээд дөнгөж нэгжсэн шинэ салбар тухай. За. Тэгээ хоёрын салбар руу үзэх гэж. Толгойтой. За. Бас наа чин том он цаа баг. Төгсөөгүй шүү дээ. Гэтэ Яг нөгөө мэрэгжлийн зам руу очингуудаа мөсийн яг өөрөө мөчрөөрөө конкурсэд мөсөө айтер орсон байна. Тэгээд
Уул нь төгсчихлээсэн баг. Тэгээ яалчгүй тухайн үе эд үе нөгөө айхтар ачаалтай мэрэгжлийн тамирчин болж ирсэн үе. Тэгээд хоёр тулаа хөөсөн хоос осрон гिचээр ингээд сонголт тулгарна шүү дээ. Аль нэгийг нөхөх. Хөөхөөс аргагүй болол тэгэл спортын замлаа өгөл тэргээч одоо алдаагүй гэх юм уу? Хамгийн өндөр циклийн үеч бас байсан л баг Тий. За шижрээ бол барилдаж одоо явж байгаа таагаар өссөн хүн байх уу? Энэ миний унган тушин хороол ийцсэн. Орол 3 ийцсэн. 4 ерөөсөө л тэр хүүхд байгаасаа л мэдээ орсон цагаасаа л тэнд нэг баг 30 жил амьдэрсэн шүү тий. 30 жил амьдэрсэн. Хороол ийцсэн эргүүгийн доотлын залан лот өгсөн. Хүүхднээс бол тэрийгээр бужигч. Тэр аваарай л хорооллороо тэгэл сакс хөлбөмбөгөө тоглоод барилдаал. Анхны бие дааж эфир хөтлсөн ч юм уу? Одоо яаж яваад одоо энэ зам руу яг орсон байна яг? Гэхдээ тэгэл нэг хүүхд байгаад донтоо хүүхд чинь 5 зэрэг сонин бүх сонин бүгдийг нь уншдаг тий. 5 зэрэг сонин анх 95 онд гараад 2005 он хүртэл би 10 жилийн бүх дугаар над байдаг байсан. За. Тэгэл Цуглуулдаг. тийм байнга л тэргээд исэн ядаа үлэн. Манай 80-аад оных нь бас нэг Монгол улсад нэг 5 6 нэг яг миний одоо манай хөлбөмбөгийн тайлбарлагч Баясхын Батсяа, Нанжид, Бэлгүүн, Хосоо, Баатар зүрэг гэл яг нэгэн үеийн 80-аад оны ялалт энэ төр гэл одоо спортын сэтгүүл тайлбарлагч гарсан байт. Тэр улсууд бол ер нь л дандаа л 5 саргаар хүмүүжсэн гэх юм уу? Аха. Тэгэж одоо хүч төрж одоо л ер нь авч явж байна да спортын сэтгүүл зүгэл 80-аад оных нь л 7 8 дугаар ангид багтаад би ер нь ойлгоцсон байсан. За бүхэл чаддгүй бол би ер нь спортын сэтгүүл тайлбарлагч болох юм байна гэдэг би бүр шүү дээ. Өөрөө зурцсан байсан. Зурцсан бүх юм тодорхой болсон тийм байсан. Тэгэл их сургууль ягаад 2006 онд оюутан багтаа анх энэ манай энэ тэгэхээр сонгодоор бэлдсэн 2006 оны оюутан дэлхийн авгаар тэгсэн. Сонгодоор оролцсон. Бүхэрвэнд болсон оюутан дэлхийн авгаар 2006 онд тайлбарлаж гаргаа эхэлсэн. Үндсэндээ одоо ингээ 20 жил. Цаг хугацаа урдан байна шүү. Амьдралын тал хугацаа 20 жилийг кандидат. Бүхий өргөнд тайлбарлаж эхэлсэн юм уу те? Тий 96 оны оюутны дэлхийн авгаар бүхэрвэнд болж ирсэн. Аха. Чөлөөтэй оюутны дэлхийн аваар шууд тэнцсэн тийм. Тэндээс ер нь тайлбарлах анхны Тэ оюутан багтаа шууд эхэлж ирсэн. Тэгэл одоо 20 жил өмсөнд өнгөрсөн юм шүү дээ. супер. Окей, за би одоо ивент тэтгэгчнүүдэд тайлбарлая да. За баярлалаа. Өнөөдөр нэвтрүүлэгт хамтран ажиллаж байгаа Хорон ресторан байж байгаа. Тэгээд Солонгос хамтыг гоё монголчууд маань мэдрүүлж байгаа ийм Солонгос ресторан байж байгаа. Тэгээд удахгүй бас хоёртаа бас энэ сайхан рестораны хоолноо дээжсээс. За дээрэс нь Солонгосын хамтыг мэдрүүлэх Солонгосын алдарт энэ Пакт тогоочи маань одоо өөрийн одоо жороор гаргасан рамян жамтай гомон ийм хоёр төрлийн гомон гарч байгаа. Тэгээд эдгээр гомон маань бас нэвтрүүлэгт хамтран ажиллаж байгаа. За мөн дээрээс манай нэвтрүүлгийн ивент гэж 10 дугаарын турш ивент гэж байгаа манай Community Travel-ийн хамт олон байгаа. За мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагч одоо Cat Fruit-ийн хамт олон байгаа. Cat Fruit-ийн хамт олон одоо 5 хүндээ зориулаад энэ баярын өдрүүдээр одоо шин савлгаатай гарч ирсэн байгаа. За CU-гээр за мөн дээрээс E-Mart-аар худалдаалагдаж байгаа. Яг хүн одоо бид нар чинь хэмжээгээр одоо нөгөө нэг жимсийг авчихар чинь ингээд зарим нь мууддаг, зарим нь одоо фреш байдлаа алддаг. Тэгээд бас нөгөө санхүүгийн өвч гэсэн хэмжээгээр авахарч бас нөгөө их юм болдоо шүү дээ. За тэр бүхнийг хэмнэж за яг Япон технологиг Монголд оруулж ирсэн одоо ийм хамт олон бол манай Cat Fruit-ийн хамт олон байгаа. Cat Fruit-ийнхаа баярлалаа. Хоёр цэцэндээ бас тоотохгүй дээжээс нь хүргэх болно. Маш их баярлалаа. Тий, зоргоо нөгөө гомин гиснээс манай эдгээр чинь нөгөө жин тавихад. За, Жин тавихад шууза гомтойгоо ойлол дээ штэ. Ер нь тий. Тэмцээн дуусна арай. Тэмцээнд шуудалж авч яваад шуулж авч аавна. тэмцээн нэг явахад юу байдаг вэ? Мэдээж бид нар ч нөгөө жингийн спортчтой. Тэгээд яг тэнгууд жингээ хасаад ингээд тэгээд жинд үзүүлээл тэгэл хамгийн урд нэг монгол маягаар яаж жингээ тавих уу гэнгүүт монголчууд ч нөгөө хингэтэл нөгөө шөлтөө олмолол иддэг шүү дээ. Буцтай шүлмэлээр тий. Тий ингээд тэнгууд нэг шууд нөгөө махаа шуузлаад харцсан. Тэгэл шуузал дараал очингуудаа жингээ тавиал ирэхэд нөгөө үлдсэн арын ялбны хэд чинь л нөгөө нэг гомингийн дэвтэж гэсэн л хайж байгаа шүү. Тэр нь гомин дээр нэг жоохон мах шуузлаад хийчихэр яа гой нэг шүлтөө бол махны амт орцсон. Тийм бах тий. Гэтэ ер нь чөлөөтийнх чи яадаг вэ? Одоо гэж удаагийнхан бол жин өгөөл тавина тий. Өгөөл яг ингээл нэг сэхэл авдсан шүү дээ тий. Тэгэхээр чөлөөтийнх бол 2 өдрийн л бас энэ юу н өөр болцсон. Хуучин бол чөлөөтийнхэн урд өдөр нь үзээд маргааш нь барилддаг байсан бол одоо өглөө нь үзээд 2 цагийн дараа барилддаг. Жудаа өдрөө. Болохоор өглөө нь үзээд оройн барилддаг шууд 2 цагийн дараа барилддаг байсан байгаад одоо оройн нь үзээд ингээ өөрчлөлт. Тэнгүү чи ингэнэ шүү дээ. Одоо чөлөөт чинь нэг өдрөө финалч барьчвал одоо юу гэдгийг дөрөвлөгөө энэ төр үлдчихвэл 2 өдөр ахаа маргааш нь болдог шүү дээ тий. Яг хуучин болоод нэг жин нэг өдөртөө дуустдаг байсан бол одоо ч л сүүлийн жил нэг жин 2 өдөрт дуустдаг. Тий. Тэнгүүч тэр хоорондоор 2 дахь өдөр нь ахаа жин өөхөө. тэгнэ шүү дээ. Тэр хооронд бас барих хэрэгтэй шүү дээ тий. Харин. Тэгээ ер нь гэхдээ чи хасдаг хүмүүс эхний өдөр барилдчаад маргааш нь барилдах болно шүү дээ тий. Тэгэнгүүт эхний өдөр маргаашийн барилдааныг бодоод ингээд жингээ бариач юмгүүд
тэр хүнээс чинь бүтэн энерги авч чадахгүй учраас ядраад хожигдох магадaltaй. Тэр хожигжсны оронд хамаагмаа идэж байр хүчээ авчаад барилдаад маргаашаа финалдаа медалийн төлөө барилцсан дээр шүү дээ. Тэгэл яг оройн нь очиод хамаагүй юмаа идээд гэл одоо засгалжуулагч албанд очиод явж шүү дээ. Тэгэхээр маргааш нь барилдах болоход л одоо жингээс буугаад ирэхэл за такор цогцох минь одоо маргааш финалдах нь тодорхой жингээ үзэх гэхэд яг такор цогцох 4 хил мэл байж байгаа шүү дээ. Маргааш өглөө үзсэн. Тэгэхээр 3.500 сая Олимпийн бусчингийн дэлхийн орчнодлон тийм болоход л цогоодох сэрэнжимд хоёрыг аваад дэлхийн ордоор очиж байгаа. Тэгэхээр цогоодох 4 хилтэй сэрэнжимд 3.500 та бууж байгаа байхгүй. Илүү гарсан нь. Илүү гарсан. Маргааш өглөө үзнэ гэдэг. Тэгэл нөгөөх нь оройн буцаагаал жингийн асуулаа ер нь. Аль болохоор саав маа. Одоо мэрэгжлийн зориултын нөгөө Мизногийн циклон өмсөөл саунд оруулаа шүү дээ. Тэгэл 100 градусын саунд нь оруулаад саунд зүгээр суулгахгүй. Шогшин, сунаайлган, хөдлөн гэж тийм баг тий. Тэгэл гарч ирээл тайлж байгаа л нойтон даваа өмшгэж байгаа юм шиг тийм хөлс гарна. Тэгэл бүх хөлсийг нарч байгаа жин дээр сулаа за хэд буусан байна. За тэд тутмаа дахиад өмсгөө. Нэг өөр гэдэг. Чингэн ангилтай спортуудад ер нь жиасан гэдэг бол одоо энэ бол бас асар их түүх шүү дээ ер нь. Тэгээд одоо юу гэдэг жири манимич шиг сулмахта гизг үзээтэй хүмүүс жи асах нэг ондоо. Яг яргаа биенээс ямар ч илүү дутуу гизг үзээ байхгүй яргаа биенээс тий 5-аас 10 кг асна гэдэг бол хүн ямар амар нөөцтэй байдаг вэ гэдгийг л ер нь харуулна. Жи асалтын маш гоё хоолн түүгүүд юм шүү. Сая Олимпиар нэг хасагдлаа шүү дээ тий. Нөгөө нэг энтгийн төлөө тий энтгийн тамирчин тий дөрмөндөө бол ерөөсө урд өдөр нь финалчаа маргааш нь жиндээ орох байсан чинь нөгөө яг л нэг 3-4 хил хасцсан байж байгаа л тэгэхээр маргааш нь байдгаа тавиал жиндээ эргээгээд нөгөө жинд орж байгаа. Харамсалтай тий Олимпийн финал шүү дээ. Боо босон тэр эмхтэй нөгөө жиндээр ангууд сүүлэр өдөр эмхтэй өсөө суулаад өсөө хүртэл суулж штэ. Жиндээ орох юм жин бас авах юм. 100 грамаар хасагдсан штэ. Ерөөсөө 100 грамм. Ямар ч их хүстэй байсныг 100 грамм л авдаг шүү дээ. Одоо ийм ус устай халиурсан байсан ч гэсэн. Тэгж 100 грамм л байдгийг шүү. Чанга. Тэгэд би зүгээр хувьдаа ингэж бод. Монголчууд энэ жудоо чөлөөтгөө бүх үзэх дуртай болсон тэр сонирхолж үздэг болсон хамгийн гоё том шалтгаан бас энэ хүнд учир байгаад шүү те. Яг нөгөө тайлбарыг нөгөө амтай болгоно гэж байдаг л да. Харизм татах шалгууртай ямар тайлбар амгүй болчихвол тэг хүн хэцүү. Шижрээгийн тайлбартай байхлаач бас тэрийгээ дагаад мань мэдчиг үзэхэд ийм хэцүү байгаа юм чи энэ яг тайлбарлаж байгаа үчи өөрөө бас юм чинь ойлж нэг үзэж байна тий бас огшиж нэг үзэж байна тэгэл эдэ чинь бол бас тайлбарлаж байгаа нь бол өшөөлөл хэцүү байдаг үү тий нөгөө нэг амар юмнууд мэддэгдэг л яг сэтгэл нь хөөрж байгаа ойлж байгаа дургуун хөрж байгаа гэдэг бол манай хүн шууд штэ тий баг нөгөө телевизэн цаанаас яаж байгаа мэддэг байгаа тий үзэгчдийн өмнөөс нөгөөдөл бараг хараад байгаа юм шүү. Ингэхгүй штэ өө гэж үзээ. Энэ үн чинь нөгөө тусааруулж төгсөн шүү дээ. Тийм шүү дээ. 9 жилийн өмнө одоо 16 оны Олимпиар Монгол хүмүүс чинь миний одоо хамгийн тайлбар нь 20 жилийн хугацааны тайлбарыг мэдээж хамгийн харамсалтай хамгийн нулимс туслуулсан. Бүр шокерсэн шүү дээ. Тэр шокноос ер нь л Олимп дууссан ч гэсэн ингээд бүтэн сар нэг тийм бүр зүүдэнд орж ирж исэн тий. Хэцүү шүү дээ. Асар хэцүү барилдаан болж байна. Ер нь бол ийм байгаа шүү дээ. 80 оноос хойш ер нь эрэхтэй бас байхгүй тий. Одоо ч байхгүй шүү. Одоо ч байхгүй. 48 жил. Одоо 28 онд 80-аас хамгийн ойрцсон байж байгаа тий. 1980-аас 2028-д 48 жил. Хүний амьдралын бүхэл бүтэн 48 жил гэдэг бол асар урт хугацаа тий. 48 жилийн хугацаанд Монголын эрэгтэйчлүүд Олимпиос медаль аваагүй явж байна. Яг манай хүн бол авахын үед авцсан. Яг шүүлтийн асуудал гарсан. Дэлхийн бүхий нэгдсэн холбооны барилдааны дүрмийн 28 30 48 50 баха. Би холбороо санахгүй. Энэ дөрвийн дөрвөн залтыг зөрчиж Узбек Наврозовт ялтыг өгч ирсэн. За тэрийг задлаад ярих юм бол маш их түүх бол. Яг энийг бол одоо ахиа задлахын хэдүүлээ. Би бол тэгж бодчих. Гэтэ энэс өмнө хоёртой үзүүлэх бичлэг байна. Энийг нэг хамт үзчихээд гой сэтгэлдээ энэний араас яг энийг гоё дэлгээд явах гэх. За тэгээ. За. За вантха маань 17 настай да. За би 2001 оны үед би дасгалжуулагч болсон. Тэгээд манай хос хоёр ах битээр дээр Мантагийн маань анхны багш Зоригтотор багш ах авчирж өгчээл энэ хүүхдийг нэг юм болгочихмоор байна да гэх. Тэгээд 17 настай дараа ах учирсан хоёр да биднээс. За ер нь бол бүхий секцэнд явж байгаа хүүхдүүд бол ер нь бол яг нэг хэлэхэд бол бүр нэг боломжтой айлын бас нэг тийм нэг дарга цэрэг нэрийн хүүхдүүд байдгүй шүү дээ. Зүгээр дундаж айлын буюу тэгээд нэг хөдөө гадаас
ирсэн хүүхдүүд л юм барилдах гэж орж ирдэг байсан үе шүү дээ. Одоо ч бас тиймэрхүү байгаа. Тэгээ Мандах Нарангийн хувьд бол Төв аймгаас ирдэг байсан. Тэгээд тэр бусад хүүхдүүдээс онцлог нь бол өглөө ирээд оройн явдаг. Өдөржингөө зааланд хоолтой хоолгүй хөвтчиедэг зайлвал тийм хүүхдүүд байсан. Тийм хүүхд багш нар бол маш их анхаарал тавьдсан шүү дээ бас. Ямар ч багш хүн бол одоо нэг өөрийнхөө төлөө зүтгээд одоо хөдөлмөрлөж байгаа хүүхдэд их сайн байдаг шүү дээ бас. Үнэндээ бол за одоо бол бас гарцсангүй гайгүй. Гэхдээ тухайн үе одоо 2000 он гараад идэх юм уу. Би Мандах Нарантай бол маш олон хүнээс зардал мөнгө гуйж өөрсдөөсөө мөнгө төгрөг олоод цалингийнхаа зээл аваад одоо тухайн үеийн тэр ламбар юу гэдгийг тавьж болох юм уу да тавиад тэмцээнд маш их явдаг байсан. Манайхан бол яг нэрд гараагүй үед бол дэмждэггүй л дээ. Нэг жоохон нэрд гараад ирэх үед л ганц хоёр дэмждэг орж ирдэг тамирчдад бол анх гарч ирж байгаа хүүхдүүд бол маш хүнд бид нар бол зардал мөнгө олох гэж өсө хоолтой хоолгүй нойртой нойргүй их л явсан дөө тэгээд. Тэгээд тэрний үр шим гарсан да. Ер нь бол ямар ч багш хүн одоо шавь амжилт гаргаад явахт нь бол баярлдаг, ялагдах үед нь дагаж харамсдаг. Ер бүх шавь нартай л яг тэгж ханддаг шүү дээ. Тэгээ Мандах Нарангийн мань онцлог бол ер нь барилдааны цаг дууссны дараа л Мандах Наранг ялсан, ялагдсан гэдгийг л шийддэг болохоос биш. Наан одоо Мандахаа оноогоор хожигдож явж исэн ч гэсэн би тайван сууж идэг. Тэртээ тэргүй цагийн төгсгөл хожиндоо гэд бодоо сууж идэг байхгүй. Гэхдээ тэгэл түмэн л зовлон бэрхшээл гэдэг шиг даван туулж ил байлаа. Зөндөө олон баярт мөчүүдийг давж ил байлаа. Тийм тэгээд яг хамгийн сэтгэл эмзэгдүүлдэг зүйл бол одоо 2016 оны Ерөөгийн Олимпиад бол одоо Мандах Наран дээр мань бас нэг булхайл өөр явагдаа бид нарыг ялагдсан шүү дээ. Тэр үед бол яг хүмүүс янзаар тайлбарлалтай. Би нэг ганц л билээд байгаа шүү дээ. Үндсэн барилдааны 6 минутанд дуусчихсан байхад манай хүн ялсан тэгэнгүүт нөгөөдөл нь дөөврөө явуулаад медалийн булаагаад авчихсан шүү дээ. Альч бүхийн түүхэнд спортын түүхэнд дахиж хизээч гарахааргүй тийм амар дөөвөр болчихсон шүү дээ. Энийг бол манайхан бол тухайн үед янзаар ярьж ирсэн л да. Багш нарын буруу, Мандах Нарангийн буруу эднэргээд бид нар бол тухайн үеийн 6 минутын барилдаанд дуусаад манай хүн ялсан учраас бид нар баярлсан байхгүй юу. А энийг бол одоо тэгээд яванда хүмүүс бол мартсан баг. Над бол хизээч мартагдахгүй. Энэ тэр хар өдөр бол заримдаа шүн зүүдэлс ирдэ шүү дээ. Зочоод бүр тийм айц. За тэгээд шавийнхаа ажил амьдралд нь маш их амжилт хүсье. Тэгээд цаашдаа өшөө олон багшийнхаа өөрийнхөө хүрээгүй тэр цол Олимпийн авраг гэдэг цолыг одоо шамдраараа авахлахын төлөө миний хөө сайн хичээж ажиллаараа л гэж хэлье да. Үр барагдуулах нэвтрүүлэг тий. Тэгээ одоо ингээ нэг үр тэглэнэ гэдэг байгаа шүү тий. Тэгээ Мандах Нараа чи нэг үр барагдуулахтай айнч баяжаагүй би мэдчихээн чи нэг 20 жилийн өмнө 2 шүдийн минь одоо хугалж хаягсан одоо тэр олимпийн медаль аваад алтан шүд хийлгэж өгнө гэдээ томроод байсан хаа байна. Би одоо энэ засаг шүдтэйгээ явж байна. Чи хийлгэж өгөөч шүү. Йоо яа. Тасаага ярьж. Тэ одоо миний хамгийн л одоо дотны ях та. Багш нь тэ их гой бид нэр маш олон жилийн сайхан түүхүүд байна да. Яас л айхтар юм болжээ тий. Ерөнхийдөө Хоёр нь бол тэр ч одоо дэлхийг донслогсон юм болсон шүү. Монгол даяараа бас харамссан ийм л юм болжлаа. Шидрээ бол уйлжсэн шүү те тайлбар дээр бол бас тий. Хэцүү тэр маш хэцүү барилдаа амсан тийм. Бид нар ч одоо уйлж л байлаа бас. Тонгорн, мордон, бусхан, давхаалдан, хонгодон, алтлан. Цаахсан тоогоо дамжаад ард нь гарсан хургаараа холбож, маш сайн хургаараа холбоод апплодны пост орсоо давал шидэхийг бол манай Мандах даргын идэг штэ. Гуанжугийн ард надад Японы отог яаж давал шидэж ялтын авч байлаа. Зүрөд мордсон мордоо гараа одоо гараа гараж 2 оноо тийм байлгүй дээ 6 оноор 6 сүйдээ өргөж гисэн. За дарсан. Цаг дуусч байна. Эрхэм үндэсчтэй 92 оны Монгол улсын авиа тамирчин
간 зэргийн нар мандах Олимпийн хүрэг медалийн эзэмбэлдээ. Яаняч Юу сүүлийн оноо өгч байгаа бэ? Оноо аваагүй шүү дээ. Юу сүүлийн оноо вэ? Яагаад додоод хоноог нь өгдөө бэ? яан Юу энэ зугтаалтан дээр оноо өгөөгүй жиж битээ юм ялгалтай шүлт гаргаж ил та. Ийм чөлөөт байдаг. тавин бай. Зүгээр иймэрхүү зугтаалт байдаг шүү дээ. Яач За энэ бол дүүр та. Ерогийн дөрөв яг одоо үзэгчд бүхий үзэгчдүүд бүхийг мэднэ. Энэ бол дүүр. За ийм баяраа тэмдэглэх юм бол байх шүү дээ. Энэ бол тул зугтдаг. Борсын бүх ингэж хамгаалаад ингэж зугтсан бол үзлэгч нь оноо өгөхгүй шүү дээ. Ийм л юм боллоо. За ямар шалтгаанаар ингээ манай бүхийг ингээ өөрчсөн бэ гэж би дараа нь сайн хэлж өгнө. Би бол угаасаа шалтгааныг нь мэдэж байна. Тэгээ монголчууд ч энэ нөгөө нэг бүхтөө тэгээд тэр зам чөлөөтөвт их хайр таардаг юм л дээ. Тэгээд их олон хүн үздэг. Тэр чинь шөнийн одоо Монголын цагаар Дэлхийн нөгөө тал шүү дээ Бразил чинь. нөгөө талд шөнийн одоо 3-4 цагийн алдад болж байсан юм уу одоо. Тэгэхэд хүн бүхэн шул үзэл сууж зургатаар үзээ сууж. Тэгээ үзсэн болгоно одоо ингээл баярлаа тэрүүхэн зур за баярлаа авчлаа гэл зарим нэг нөгөө нөхдөд шүн ганц нэг 100 таа суужсан. Тата буцаага тавьсан чинь өөр болцсон гэдэг шаасан. Баярлалаа бүгдээр нэг юм татчаа тавьсан. Нэг татчаа орно. Ерөөсөө тэгээд ер нь баг Монголын төвөнд бүгдийн нэг дор зэрэг баярлуулад нэг дор зэрэг гомдоос надаас өөр байхгүй хөө. Тэр бол гэтэл ер нь одоо Монголын ард түмнийхээ одоо итгэлийг алддаггүй л сайхан амтэн штэ манай гавьяат чинь те. Одоо 2 жилийн дэлхийн аваргаар бас дараалан их орондоо бас медалийг авчирч ил байлаа те. Одоо ер нь юу яаж байна? Залуучууд ер нь хэр одоо чөлөөт рүү хүүхд багчууд хуршуурж байна. Орж ин. Нэг Одоо ингэж байгаа хэвээр багш хүний хувьд одоо тамирчин байхдаа бол өөрийнхөө амжилтын төлөө ингэж явдаг гэсэн. Багш болоод ирэнгүүт сэтгэл зүйч ондоо болно. Нэг ч гэсэн тамирчин нэг тий дэлхийн хэмжээний одоо ингээд олон улсын тэмцээн уралдаанд гарчаасаа гэж бодож мөрөөдөж одоо унтахтай хүртэл нэг тэр маань гайгүй байгаасаа тэгээсэй гэж боддог тийм болчдөг. Өө тэгэлгүй яг тэр чи одоо нэг багш байна гэдэг чинь бол нөгөө тамирчин баг зөвхөн өөрийгөө боддог. Мэдээж миний төлөө маш олон санаа зовж байгаа. Гэхдээ би өөрийгөө хамгийн дөрөнд бодохгүй л ягаад гэхээр нойроо авах хэвээр, хоолоо идэх хэвээр, амрах хэвээр энэ тэнүүгээр ингээд утасмсаа ухаад ингээд тэнэдэх шаардлагагүй. Би тех хэвээр гэл төвлөрөл ингээд энэ мэхэн дээр ингэх хэвээр гэл би өөрийгөө л боддог бол багш болчингуу чинь за тэрний тэр мэхэн болохгүйсэн гэл тэрийг бодчихсон л гэнтх. Үгүй тэр чинь нэрээ тэгээд байсан. Олон амтны төлөө санаа зовох хэрэг гарч байгаа. Тийм л юм байна л та. Одоо нэг дэлхийн аварт одоо ер нь үндсэн шгшээгийн тамирчид за одоо ингээл эмч гэнийгээл явдаг бах те. Өөр одоо сэтгэл зүйч ч юм уу одоо юу гэдгийг өөр ер нь ямар хүмүүс явдаг вэ местэнд? Одоо шинэ тогоочоос Тогооч юм уу, сэтгэл зүйч гэдэг шиг. Өө яах вэ одоо тэгээд Бинтер спортын улс орны удирдлагууд, Олимпийн орны удирдлагууд за 4 жилд нэг удаа болж байгаа Цэнгэлийн манлын Олимпиадэр бол орны ерөнхийлөгч ерөнхий сайдар бол нээлт таалтай ажиллагаан дээр очиж үздэг нь бишгтэйг шүү дээ. Тийм явах л ёстой Тэгээ Олимпиадэр бол тийм яг хүмүүс бас Бразил Олимпиадэр шүүмжилжил байсан. Яг зайлшгүй явах хэвээр хүмүүс бол эмч массажистууд байдаг. Тий. Сүүлүүд л яг бид нар нэг яг юм хөгжихийн ирээр нэг хоол зүүч сэтгэл зүйч гэсэн юм яригдаад байгаа байхгүй юу? Нодлон Бразил Олимпиадэр бас хүчтэй шүүмжлүүд явлаа шүү дээ. А гэхдээ аль ч спортод орны дасгалжуулагч нар давхар сэтгэл зүйчээ хийдэг. Ер нь бол тий. Түүнээс биш огт одоо шинэ чөлөөт ч юм уу одоо жудо гэж тулааны төрлүүдээр огт барилдаа мэдхгүй барилдаж үзээгүй нэг сэтгэл зүйч хүн тамирчуунд яг юу зөвлөх юм? Бас хэцүү. Би нэг бол бодис сэтгэл зүйч гэж байх хэрэгтэй. Аа тийм дагнсан сэтгэл зүйч байх хэрэгтэй. Тэр жаргал зовлон бүх юм нарийн мэддэг те. Барилдаан ойлгодог, мэдэрдэг хүн бас байх хэрэгтэй байдаг. Тийм. Тихгүй болохоор тэр тухайн сэтгэл зүйч яах юм? Ерөнхий л мэлэн шүү дээ. Өөртөө ихтгэлтэй бай, дэвчээртэй бай, шантарч болохгүй. Маш сайн төвлөр те. Боторч болж болохгүй. Хэний ч хэлэх эргээд юм хэлэх байхгүй юу? Яг тэр дивжен дээр тулаан болж байхад тийм биз дээ. Тэр тим юмны барилдааны тэмцээн болохын урд шин өмнөх шиний нойр гэж асарч гол юм байна чинь тий. Тэн дээр яаж онох монох бүх юм дээр чинь өнөөдөр манай хүний багш хос хоёр зогтойр гэдэг ингээд байж тэр бүх чи өөрсдөө залуудаа барилж ирсэн хүмүүс чинь бүх тэр жаргал зовлонгоо туулаад үтцсэн бие махбодороо мэдрээд үтцсэн учраас залуудаа тамирчин байхдаа өөрхөн гаргаж ирсэн алдааг шамнэр дээрээ гаргахгүй юмсан даа л гэж явж байгаа хүмүүс. За та хоёрыг хоолнд нэрээ.
Манай страны. Манай зочд маань хоол Манай байж. страны. Тэр оронд М банкны явчаач зөргөөхөө. Манай юугаа хариуцж байгаа баясаах баа гэдэг. Ивент гिचээ. Үргэлжлүүл, өргөжүүл. M business. Хамтран ажиллагч баярын ширээ болгон дээр Cat Fruits. Ерөнхий ивент хэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн. Kimini Travel. Нэвтрүүлгийн ерөнхий ивент хэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. За баярлалаа. Хоол таалагдсан. Өнөөдөр нэвтрүүлгийн 10 дугаарыг ерөнхий мэдчээр ажиллаж байгаа Хорооны рестораны хоол таалагдуудаа. Тэ байла. Нодлыг орж ирсэн юм. Нэгдснээс шүү. Энэ орж ирсэн нодлон баха. Би санаад байна. За тэгээд нэвтрүүлгийн одоо 10 дугаарын турш ерөнхий ивент гिचээр ажиллаж байгаа хурааны за мөн дээрээс нь Kimini Travel-ийн Kimini Travel-ийн хамт олон байж байгаа. Тэгээ Kimini Travel-ийн хамт олон маань одоо Хайнан руу одоо илүү хүмүүс одоо монголчуудыг аялуулаад сурцсан олон жилийн туршлагатай. Тэгээ Хайнан зүг рүү явах гэж байгаа бол тав маань туршлагатай. За тэгээд найдвартай Kimini Travel-ийг сонгоорой. Тэгээд бэлгийн өгчээ те. Kimini Travel-ийн манай хоёр зочинд маань оролцогчд маань Kimini Travel-ээс хэрвээ Хайнан руу явахаар бол сая төгрөгийн бас нэг хөнгөлт үзүүлж бэлгийн карт өгж байгаа шүү та хоёртай. Хайнан руу одоо манайхан ч бас нэг өвлийн үүднээр гэр бүл аваад Хайнан бид нар явдаг шүү те. Тэр ихэд нэг сая төгрөг. дугаарын хамтран ажиллагчаар М банкны хамт олон ажиллаж байгаа. М банкны хамт олон орлоготой бол бэлэгтэй одоо хоёр хөтөлбөрөөр зарлаж байгаа. Бүх хоёр хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд бизнес эрхэлдэг болон зам хуваарай бизнес эрхэлдэг хүмүүс зориулаад одоо энэ хөтөлбөрийг зарласан байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээд 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн за маш олон бэлэгтэй энэ хөтөлбөрийг зарласан байгаа. Энэ бэлгийн хүрээд одоо Samsung Galaxy S25 утас, за цоошин өвлийн дугуй гэх мэт зөндөө олон бэлгүүд хүлээж байгаа. Та энэ хөтөлбөрт яаж оролцох вэ гэхээр M банкны посоор үйлдвэрлээд за мөн дээрээс нь M бизнес аппликейшнийг одоо бизнес харилцах даасандаа холбосон байхад та энэ хөтөлбөрт оролцох боломжтой юм байна. Энэний гарын бэлгийг хоёртай бас давтаалъя. Бэлэг дуусаагүй. Гэтэ төр тасалчи. Манай нэвтрүүлгийн нэр чи өрийн дэвтэр. Тэгэхээр хоёрын одоо баг залуунаас одоо тий оюутан үе ч юм уу, за яг эд бэлтгэлтэй үе ч юм уу, өрийн дэвтэрийг хэр үйлчлүүлж яваа ер нь. Өрийн дэвтэрийн соёл хэрэг вэ? Хороолын хөвтөр тавьчихсан юм уу? Тийм. Гайг бол боломжтой л байсан. Нэг тийм бид нар ч ялгаагүй л дундаж айлын хөвгтүүдтэй тэгэл байгаа шүү дээ. Оюутан цаг үл яг л бусдын жишгэн. Жохон гэхгүй тэгэл одоо ч гэсэн хаяа бас нэг хүн чинь боломжтой холоод байна шүү дээ. Байна. Тэгэл одоо Төв аймагт би жишээ нь ингээл манайх чинь Төв аймагт иргээл би нөгөө хотод иргээл Төв аймагт амьдрал тэнгууд нэг урталт нэг дэлгүүр байдаг. Ороод таних юм чи яхав. Тэгээ заримдаа боломжгүй байдаг л өөрийн дэвтэр дээр өчүүлээ тэгэл явна шүү дээ. За одоо ингэ. Нэвтрүүлэг цаашлаа. Манай нэвтрүүлэг өөрийн дэвтэр нэвтрүүлэг. Тэгээд олон тайл хүмүүсийг та хэдийг одоо оруулж ирээд бид хоёрын зүгээс ямар нэгэн байдлаар ямар нэгэн жижиг одоо фан геймээр өрсөлдөнө. Эндээсээ ялагдсан хоёр хүн нь дэлгүүр дээр очиж карта зурах юм байна. Тэгээ тэр зурх хайл нь рэндом маягаар одоо юу гэдгийг хэд хос хэд хайл гэхэд одоо тэр нь 100 төгрөг байна уу 100 мянга байна уу одоо тэрийг нь дарга гэсэн ийм болцолтой. Гэхдээ энийг та хоёр маань зөвшөөрч байна уу? Зөвшөөрч ийг гэвэл Зөвшөөрөл. Энд байнгын бэлтгэлтэй. Зөвсөөрсөн учраас энэ ирсэн байгаа шүү. Хоолой ичлээ өстө Анхнаасаа тий. за тэгвэл эхэлцгээе. За та хоёроо тэгвэл. Сэнийгээс тэмцээний дүрмийг танилцуулна. Захны тэмцээн урдаа энэ хоёр талаа басан. Нэг багаас нэг гишүүн Оролцооно. оролцсон. Тэгээд багийн нөгөө гишүүн маань лаг нь асааж туслана. За. За тэгээд энэ бол гачны урд байх уу? Энэ гачны үг. За. За энэ зочдыг энэ тавьчих тий. Харахгүй мó. Хараад ингэж явах нь. За. Энэ хэл юм байна л да. Энэ хоёр хөтлөгч. За баясаахын занаад тавьчих. За тэгээд наад үгээрээ наад лагаа унтраа. Үгээ хэлж үү? Үгээ хэлж унтраа. Цэцэг гэвэл Одоо ингэж цэцэг гэж үү? тий. Гэхдээ тод зөг хэлэн цэцэг мүцэг гэж албаар амьсгаа нааш цэцэг одоо өг гэвэл яг өг гэдэг үгээрээ л унтраа. Үг энэ ч явахгүй нь шүү дээ. Шидрээ гэж хэлнээс. Хинэн олон удаа лагаа унтраасан байна. Тэр баг нь ялна гэсэн. Явцаа. Фриз. Сүрприз. Мэдгүй байна. Нэг өгөн дээр хоёр л явчих тэгвэл. За. Сүрприз. За энэ ч Шалбаг. Асаа. Дахиад асуу шүү дээ тий. Асаа штсаа. 2 минут тий 3 минут. Ламбард.
Ломбард. Йоо энэ ямар юм бэ? Хоёр юм гэсэн чинь. Тэ 2 он. Ломбард. За мэдхгүй байна наа. хоржоотой. Яа, юу бүр хөдлөсгөө. Хоржоотой. Хоржоотой. Сайн мэдхгүй бол та. За. Салгансан. Салгансан гэх юм байна шүү дээ. За. Салгансан. Ямар юм бэ? За хоёр дахь датчих. Цаг яваад шүү дээ. Үлээж яваад шүү. Үгүй аим хандаа тэгээд шүү дээ. Салгансан. За Ялгуу дэлдэрж шүү дээ. жангум. Миний хөрөөс. Чангум. Жангум. Жангум. Сая удаа арай юу ч илэрхий үлээж шүү. За. Ганзаг. Ганцаа. Хамраа дүгсгэлтэр нь явцлаа. Явгаагүй сая яач гэсэн шүү. Илэрхий үлээсэн юм даахгүй. Дахиад хэлж шүү дээ одоо. гэж явцлаа. Гого сая Өчигдөр ингэ дараа бараа энэ өвжөөс алин дээр гадагшаа гарах нь тэргээд тод хэл. сая унтраачлаа шүү даа. Чи одоо За хоёр дахь. ганцаа. Тэр чи инээж ихтэй өдрөөс. Тооцохгүй юу? Намра. Намра. За. Эйгүү байгаа юм байна да. Лардима. Лардим ямар эйгүү. Үлээд юм. Лардима. За худлаа юм байна. Энэ ер нь худлаа юм байна. За. Лардима. За худлаа юм байна. Машин. Машин. Өө байхгүй яах вэ вэ? Ойртуулаач байхгүй нь чи ингээ ойрхоо илээж байхгүй нь. Санжоо. Санжоо. Энэ сая замсгалчлаа тий. За хаяа худлаа шүү. Санжоо. Үсчин. За чи харахгүй юм байна уу? Сая үлээч үү яв зөргөө өгшөө. Үсчиг гэдэг. Үлээч үү яв. Чипс. Яа. Ялч үсээ ялч. Юу ч мал гэсэн. Мал. За хатарсан шүү сайн. Унтарсан за. За наад хаасан. За баг. Болцсон. Оо за. За явсан. За минут арчих. Балтоо. Дараахан. За. За гэж байна. Пальто. За Компьютер. Эйгүү хоёрын байгаа юм байна да. ямар юм бэ? За дараахан. Юу гэнэ? Тамиртай байх чинь. Манайх. Пицца. Ой. Яа. Энд их тийм за. Техникийн унтрац одоо танах юм байна. Унтраасан шүү дээ адилхан байлаа. Аккумулятор. Аккумулятор. Пицца. Үлээж гэдэг. За хоёр дахь. Пицца. За байх. За. Энэ бол унтраач хараа үгүй ч. За. За. Тэрсгэн. Тэрсгэн. Истэн. Чаваасаа. За. Сенсац. Наа чи унтрахаар үг байна да. За. Сенсац. Яг болох юм. Хоёр юм шүү дээ. Сенсац. За байсан. Афганистан. За. Хэдэд дуусаа тэгээд. Эднийх нэг илүү баха тий дахиад яг тий. За барахгүй найд хоёрыг. За. За одоо яах вэ одоо тэгээ зочд нь одоо ялцгаарч байгаа эвгүй юм да. За одоо хоёр дахь хэлцээ. Миний хэлсэн хэл зүгийг оновчтой тайлбарыг хэлнэ гэсэн. За дөрүүлээ сууж байгаа л явчих юм шүү дээ. За окей. Уралдаад ингээд. Гараа өргөө өргөө. явах шүү. За. Хүнди чэж. Юм мэдэхгүй нэг хоосон худлаа ярьдаг л хүнийг л хэлж байгаа юм даа. Бурдаг юм. Үнсэн чөдөр зангидах. Үнсэн чөдөр зангидна гэдэг бол хий дими имийг хийх. Ухаан жолоогүй. За. Ухаан жолоогүй гэж ярьдаг шүү дээ. Нөгөө юм хурдан сандарсан. Чи ойлгомжтой байлаа. За. Амийг нь авах. За үнэн үгийг сонсох. Тэ? Яг нөгөө амлалтыг авах. Зөв. За. Баясаа чи дөрүүлж өргөчөөд. Мэддэг өмнөд Хараа ингэ байж. Ингэ байж. мэддэг өмнөд ингээ өрсүүлч. Юу гэнэ?
Алга уруулахын орондоо Ахцаа. алга уруулахын оронд одоо юм маш хурдан хугацаанд ирэхийг хэлж байгаа шүү дээ. Алга уруулахын хооронд гэж одоо богино хугацаанд юм ирэхийг л хэлж Ялт ялт хоёр эсрэг. Газ хэрэгтэй. За. За одоо хатгаа. залт юм байна. Заан чи эхлээд хэлж. Хэлж өргөстэй. Таар ус тосоор гоож гэж аа. Тарус гэж одоо ерөнхийдөө Олон хэлдэг их үү. гоё юу л дээ. Миний өгшин мань өргөсөн чи таньд. Нэг баг чи бонд. Арай чи нэг Таар ус ихэд олон сонсогддог үг шнэ. Буруу тайлбарлууд манайх байна. Бэлэн байна. За танах тайлбарлаа. За буруу юм хийсэн хүнийг за алтаар урсан хоггүй гэдэг штэ. Үгүй ээ. За байж өөр цаа чи юу болоо явж байгаа юм. Зайтаар уурс гэдэг бол байна шүү дээ, тий. Буйнаа нэмэр гэсэн үг ер нь. Буян заяа нь алт шиг одоо ингэж урсаж ингэж жаргаж яваагүй. Юм бүхэн элбэг хангалуун байгээ л гэсэн үг. За. Бие автар. Ойлгомжтой шүү дээ. хуурж байгаа хүнийг хэлдэг шүү дээ. Тий. За. Барьц алдах. Сандрахыг л хийж байгаа юм даа. Тэс. Гараа өргөн штэ. Тэгвэл баясаг та энэ шижрээ шиг шууд хилээд ирээд явуул. Оо тэгээ хамаагүй тэгвэл. Богино жолоотой. Богино жолоотой. Богино жолоотой гэдэг Ухаан муутай үнийг хэлнэ. Ухаан муутай. Богино жолоотой. үгүй ээ. Богино жолоотой гэдэг бол байна шүү дээ. Ер нь Хүүцний нэг хэлбэртэй бас тийм. алсын бодлогогүй. Бодын бодчих. За. Босго илээх. Оо тий. Амьдрах Наслахыг хэлж байна л да. Их удаан жил наслаад их л олон юм үдсэн үнийг хэлж байгаа юм болоо гэж бодоод байна. Дөгчөн. Дөгчин. ер нь бол амьдрах Босго идэх. Илээх. Өвчин зовлонгуу Үгүй чин зовлон юу самаа. тий ер нь Самаагүй шүү. та нар дагаа. одоо яг химмаа манай босхийг хэдэн жил идэж явна да гэж тэгдэг шүү. Арай их юм үдсүүнийг хэлэх юм уу? Үгүй босго идэх гэж одоо Харин тийм настай. нэг их олон хийхийг хэлж байгаа болоо да. Уг нь зүг байна. Залхтал очих гэсэн. За тийм юм байх тийм. За гүзээнд Яг наадах Гүзэнд наасан дэлүү. Салж өгдөггүй хүнийг хэлнэ. дээ яста яг л. дөрвгүй бухшиг. Оо зөрүү. Зэнхэн зөрүү. Хилээ билүүдэх. Тэрүүч хүнийг хэлнэ. Хил амтай. За Амаа билүүдгийг хэлж байгаа юм биш. За. Яг юу яагаад нүхээр харах. Мөнгөөр харамч. Мөнгөөр харахыг хэлж байгаа маа. Мөнгөөр хэмжихийг хэлж байгаа маа. Мөнгөөр харахыг хэлнэ. Номын их хурим. Номын их хурим. Номын их хурим. Номын нээлтийг л хэлнэ л дээ. Ер нь одоо юу гэдгийг дээ. Шинэ ном хийлээ. Эрдэм ном хичээл сургууль Эрдэм номын өргөнд Номын баяр хийнэ гэж ярьдаг шүү. Тийм нээлт юм да тий. Тийм нээлт юм да. За. Долоон голтой. Өгч өгдөггүй л баггүй. хамгийн сайн Долоон голтой. ам бүхтэй. За. Уйлын зухих. Оо Дотор мөн чанар нь зухих одоо муу юм зухих. харагдах. Газар авах. Альва ингээд их түгсэн байгааг л хийж байгаа. Тэ альва нэг юм их газар аваад их түгж дэлгэрсэн байна. Facebook Их газар авсан одоо хэлж гисэн гэдгийг хэлж байгаа шүү дээ газар авах гэдэг чинь. чи ч бас даваа газар авсан үү? Магнаа хагарах. Баярлалаа. Угаагүй юм бүр сэтгэл дүүрэн одоо Харамтлаа баярлалаа гэдэг да. Тий. Бас тий. За удаан хүлээсэн зүйл зүтгэж баярлаж магнаа хартлаа баярлалаа. За. Хамгийн хонхор хазах. Оо яста боломжгүй зүйл хэлж байна. Наасан буу тавих. Цаасан бүү. За хуурах мэхлэх. За яг зохиолтой. Бананы яс гоцох. Турах. За яг. Яа. Хоцоо гэж. Очиж яасан ч. За дуусчлаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Кореан ресторан. Ерөнхий ивент тэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн. Kimini Travel. Хамтран ажиллагч баярын ширээ болгон дээр Cat Fruits. Үргэлжлүүл, өргөжүүл. M Business. За баярлаа. Өнөөдөр өрийн төр үндэсний влог, бүтээр үндэсний влог гэж хэлэх дуртай. Яагаад гэвэл гоё Монгол энэ Баясаа зөргөө гэдэг хоёр залуугийн яг нэг гадаадын юм контент байдаг юм байлээ. Яг бүтээр өөрсдөө сэтгэж бодож ясаа. Тим контентчээс гоё үндэсний гэж хэлэх дуртай байдаг юм би. Манай зөргөөж байгаа ичээд тий. Ичээд байх юу вэ? Тийм ч үндэсний Монгол хүмүүсээ тархинаас гарсан контент юм чинь. Байхгүй давтагдчихгүй юм биш. Тэгээд ирж орсонд маш их баярлаа. Уралдаан тэмцээн энэ чи бас нэг бас ажил болж байгаа зү чи ирээд бас ороод өдрийн бас тий.
Тэгээд хоёр зочиндоо бас энэ манай нөгөө пак тоогооч. Рамио. Рамен тий. Солонгосын нөгөө Кулинарийн гээд нэвтрүүлгийн нөгөө Netflix тэрний шилдэг дөрөв тоогооч нэг. Оо зү. Одоо энэ нөгөө Packer гээд тоогооч тэр Pack тоогооч маань өөрийн нэрийн брэнд. Жирэнэгэн рамен биш юм бэ шүү. Тий. За тэгээд дээрэс нь Cat Fruit-ийн хамт олонны зүгээс эдгээр нөгөө ийм юм байлээ. Яг Япон технологиор одоо Монголдо энэ технологиг оруулж ирж одоо бид чинь ингээд жимс авахаар ингээд амар ихийг аваад тэгээд зарим нь муудаа зарим нь идэж амжих нэг юм байдаг. Тэгээд яг хүний хэрэглээд тохирсон. Тэгээд баярын ширэнд тавихад төрөл бүрээс нь амсгах бас тохиромжтой ийм одоо шинэ одоо савлгаа гаргасан. Тэгээд энийгээ хоёрт бас дээжсэн гардаг. Тэгээд E-Mart, CU, Carrefour бүгднгээр нь байж байгаа. Тэгээс нэг орой гэр бүлээр очиулсан хаа. Амтаж юмс. За тэгээд мэдээж Эрик Кимини Travel-ийн бэлгийг хоёртоо өгсөн M-банк хамтран ажиллаж байгаа. Хоронг рестораны хамт бол маш их баярлаа. За энэчнээс гараад яахаар болвах вэ? Хаашаа явах вэ? Хаана байвал зүгээр байна? Хоёрт хаана өрийн дэвтэр хороол өрнөөс гарцсан баг. Хороолын хөвтэй байна гэж Танаа өрнөөс гарч хотын төв болсон шүү дээ. Манай офицероос цаашаа ч бас Алдар спорт транс цаашаа юу? чи ажил руу орчих чи гэсэн. Тэгээд энэ чи үжиглээ удаад те. За найзынхаа энэ саналыг дэмжинэ. Тэжний цаашаа тэгвэл яах вэ? Улаан ороо улаастай хавтан толгой шараад гээд тэр ёо тэг. За тэгвэл тийшээ хөтлөхөө. Эдгээр хамтдаа хөдөлцгөө. Дэлгүүр дээр уулзгая манайхаа нэвтрүүлэг үргэлжилсээр байна. За. Үргэлжлүүл, өргөжүүл. M business. Хамтран ажиллагч баярын ширээ болгон дээр Cat Fruits. Ерөнхий ивент хэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн Кимини Travel. Нэвтрүүлгийн ерөнхий ивент хэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. 네, 50장. 돈. 형님 이거 전해달라고 하십니다. 바다는 어디 있어? 몽골 사람이요? 네, 몽골 사람. 몽골이 뭐가? 나도 슬퍼. 이 사람들은 누구야? 제 동생 좀 데리고 가야겠어요. 이제 그만하세요. 점심은 인간은 항상 사소한 실수 때문에 죽는 거야. 잔 허위로 먹었다 혼다가 하얼. 근데 지금 또 왜? 씨발 뭐야? 고롱고롱 하라네 진짜. Урхны визтэй хөгшин гүйлгэнүүд Монгол руу чи зайлуулж чадна шүү. Би ч хөрөл цаастаа орсон байгаа юм тест. Цагтаад нь хэлчих. 다 끝났어. 이치코. 네. Нэг дурч л та. Бүжгэлч л та. Шаардлага гараад ширээнд нь яхаа сууч л та. эхнэр болж байгаа сонио яжмаа тийм 가츠다시 죽으면 있죠. 따라가다가 마시. 몽골 여자들도 같이 간다. 뭐야 이 새끼들. 몽골 형사들이라고 들었습니다. 예, 10분 모르는 거야? 하다 남아 내가 너가 알지랬어. 몽골 밴드인데 인기가 좀 있습니다, 형님. 이거 시장 바닥이야? 어머님이 마음처럼. 아슬발 이님들 너 차마խны яг хийдгүү. Нэг орчуулдаг. 그래서 뭔가 어디겠다 와서 인도 거기서. 오지 마 이거. 이게 지금 몇 번째냐? 야 지금 이거 어떻게 안 했어? 닮을 뜨고. 못 믿겠어. 눈을 비쳤으면 이 둘레. 야지나. 여러 살아있으면 monголчууд ийм хогийн боддог байхгүй юу? In the house 3 in Korea. Эрхэд төрөө. Эрхэд төрөө. Сүлэн цагтаа. Сүлэн цагтаа. Би цагтаа. Би цагтаа. 9-р сарын 19-ноос Sky Media, Go Plus, Mobihome бүгийн видео сангаас хүлээн авч үзээрэй. Үргэлжлүүл, өргөжүүл. M business. Хамтран ажиллагч баярын ширээ болгон дээр Cat Fruits. Ерөнхий ивент хэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн Кимини Travel. Нэвтрүүлгийн ерөнхий ивент хэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. За өрөөнд төрөөсөө өдөг үргэлжилсээр байна. Тэгээ бид хэд ресторанасаа гараад дэлгүүрээ олоод ирлээ. За дэлгүүр маань энэ чи шар хадны итэс дээшээ явж байгаад энэ доохондоо эрдэнэтлэгөө өгдөг гэсэн.
За хороо яг энэ чинь. Хараа Баянзүр дүүргийн 34 дугаар хороо гэдэг чинь байж байгаа байт юм байна. За тэр хавцаалыг дэлгүүр оллоо. Дэлгүүр оллоо. Тэгээд энэ чинь чонот минь марк. Чонот миний яарти. Хэмэртэй осоотой явахтараас хэмэртэй дэлгүүр мөртлөө чонот моногдсон зүрхийн нэртэй юм багч бай. За энэ газар ирсэн байж байгаа. За тэгээ ороод нөгөө нэг нэвтрүүлгийн ихэнд хэлжсэн. Санамсаргүй байдлаар за тэдх уснаа. Хөшөө одоо чи хэн өрөөд арахаар уу? Нэг өөр дарчих уу. Тэгээд дөрвөлөө нэг дарчихсан юм шүү дээ. Тэгээд хоёр нэгийг өвчөө нэг дарчих уу. За хамтдаа орцгоё. Окей. За сайн байна. Сайн байна өгчээ. Өдрийн мэнд. Таны ажил төрөл сайн уу? Ашиг орлого аригноо. За. Тэгээ өрийн цэцэргийн нэвтрүүлэг энэ удаагийн дугаарт одоо Монгол Улсын гавь тамирчин Мандах Наран гавь маань за тайлбарлах шижрээ маань одоо зочноор орж ирлээ. Тэгээд ер нь өрийн цэцэртэй энэ хоёрыг танилцуулж яваа. Дэвтэр байна өгч. Алуу гаргаад ирж. Танах ер нь хэр удаж байна? Энэ дэлгүүр бол ажиллаад удаж байгаа уу баг. Та аваад. Би болж ажиллаудаад 3 жил гарах болсон. 3 жил гарав. За энэ таныг энэ зүч зүгээр. За ингэ. Энэ үү те? Тийм наа. За окей. Огчлцтэй хайтагаар гөрөх. Ингээл шууд нэмэр юм биш үү наа чи. Тий. Тэд хооц моц гэж дугаарлаг юм чи. Ингэж нээгээд Оо хамаагүй болно шүү дээ тий. Үр дарслуудыг ингээд та ингээд дарсан байгаа юм тийм үү? За ерөнхийдөө бол ихчийн бол өр байдаг юм байна. Эхнээсээ авахгүй л ингээд байж байна. Тэгээд ингээ битэрийн дарах хайлыг тоор хэлчих. Тоорын дарах дайралыг битэр юу гинэлч хуудас дарааллаа. за тэгээд ялгаа явах тийм ээ. Ялгаагүй за. Нэг нь хуудсан нэг нь дээрээсээ тэтгэл гэлчихгүй. Гөө тэрийг яаж битгий? Тэгээд энэ чинь шууд тоолж байгаа байдлаар рандом байдлаар. Одоо ер нь ихчээ танихаар хичнээн айл дөрхүүд нүртэй байна. Ер нь нэлээ шүү дээ. Ер нь энэ хавьягчийн тэгэл баг тэр чигээр шүү дээ. Таныг таньдаг. Тийм. Тэр таньдаг болсон. Тэгэл орж гараад өрөө өгөл цал авалтаа яваад. Ариг тарс гайгүй шүү дээ. Гайгүй шүү дээ. Ариг тарс тавьсан. Ер нь идэх уух юм дэрлэх хөвчлэн гол. Аль дээ нөгөө архины үр биш. Тий яг тий. Тамхины үр биш. Арх тамхины үр биш. Хүнсний л үр. Гарна гэж болгоод шүү. Тий ер нь бол нэвтрүүлгийн журам бол тий. За окей тэгвэл та хоёр маань эхлээд. За хэддгөөс нь хэддэх айлээ. За 3 дуус уу. 3 дуус гэдэг чинь яг зөв. Ягаад гэж өрөө дараагүй маш удаа айл ихний ирэл байж байгаа. Тий шүү. Тий бас 3 дуус ихнийх хий. За бас нэг ийм дөрөв байт би тэр. Зээлсээ одоо төлсөн айлынхаа царайг нь гаргахгүй гэж. Яа. Тийм үү? Үгүй тийш тий. Тэр өөрөө мэдээ дуусаа тий. Окей. Тэр хүмүүстэй тий. Зарлаа тий. Энэ дээр хоёр айл байгаа юм байна тий. Аль нь эхнийх нь айл ихчээ зүрэг юм уу? Энэ зүрэг хэдий. Энэ бол тэр нэг 200 гэдэл байгаа. Энэ одоо хийж байгаа юм болоо тийм байгаа. Тэгээд энд нэг А2 гээд өрх толгоолсонд эрэхтэй 5 хүүхдэд айл юм. За. Эднийх гайгүй юм шүү. Тий 130 гэд мянган төгрөгтэй байгаа. Эрэхтэй юм уу? Эрэхтэй өрх толгоолсон эрэхтэй 5 хүүхэд. Юу хийдэх вэ? Машин засвар масвар хийдэг гэсэн. Тийм үү. За энийг нэг. За тэгвэл ингэ. За энийг манай хоёр яачих. За тэгээ. Тэгье. За нөгөө зүргийг болохоор битээр яач. Битээр дарчин 200-аад мянган төгрөг шиг байна те. За окей болж байна. Зүрэг энэ хоёр айл маань ер нь зөв айлаа дарсан гэж бодож байгаа та. Өрх толгоос аав гэсэн чинь бас те. Бас орж штэ гэсэн. Юм болгон дээр нөгөө өрх толгоос ээжүүд олон байдаг те. Өрх толгоос аав гэж бас арай юм биш те. Дээрээс нь 5-5. Тэгээ 5 хүүхдээ бас айл болохоор амьдрчигээд ер нь бол бас хичээгээл явдаг залуу байна те. Тийм бас те. Энэ зүргийн энэ доорх нь энийн дарсан дээр яхаа. Ийм олон хүүхдийн 100 насан гэн. Оо за тэгье. За та 100 насыг бодчих гэж. Тий. Энэ дээр бас олон хүүхдээ юу гэж. Тий, энэ нь болох дээр бас ч нэг яах вэ? Амьдралын боломж нэ. За та өөрөө тэгээд энэ худалдаа авалт хийдэг хүмүүсийн амьдралыг мэддэг байлгүй те. Ийм бол хөөх юм. Хамаатан бол биш үстэй. Хамаатан биш. Асуугаад үзэж болно. За 170 171 500. За 171 500. За өгчихчээ. Сөргөө карт уншил. За ингээд хэн блэ? Энэ үстэй. Мөн үү? Баяр энэ 100 насны баашаа. Бага. За ингэж ялгаа. 100 насан гэж. За ингээд ямар ч гоё. За ямар ч байсан битүүрийн айл өөрийг дарлаа шүү хөө. 100 нас. За. За нөгөөх нь болохоор хад заяа. Хад заяа гэхтэй. Өрх толгоос аав 5 хүүхдтэй. Яг зөв. Биш үү? Биш ээ. 5 хүүхдтэй. Ганцаараа байсан шүү дээ. Энэ. За би очих. За миний өгшин яа. Би карт уншуулчих. Яг дарлаа. Найз нь бол дарлаа шүү. Дарахыг би Пин код нэ. Зоргоогийнх.
шижрээд асан гэж биччихээ. Ээ хүүрээ үлэг төрөлхгүй үү. За би боломтоос уншилж байна. Балаарж юу шижрээд. Шижрээд асан гэж. За хичээний юу секлийн яч гэж. Энд ч хідээлээ. 131,804 юм байна. Манай гис баг юу яагаад санаа зовоод хэлэхгүй ш тэрийг. Би гэд болсон. Өө нэр яач юм наатаас ч мөггүй. За баярлалаа гэж. Баярлалаа. За нэг айлынх нь утас байна айл гэж. Энэ эргэтэйх нь утас байхгүй юу? Азагийн дугаар байгаа юу? 90. Энэ илүү тий. 70. Чи би залгачлаа. Нэг төр зөрчих гэж. Та юм аашилж. 74.15. Атая. Байна уу? Азаа юу? Сайн байна Азаа өдрийн минь төргий. Бид тэднийг өрийн дэвтэргээд нэвтрүүлгээс явж байгаамаа. Тэгээ бид тэдэн шар одны чонот те. Чонот дэлгүүр дээр ирээд ингээд санамсаргүй байдлаар өнөөдрийн манай дугаарын зочин маа нөгөө нэг бүх тайлбарлах шижрээ байна штэ. За тэгээд бас нэг хажуугаар нь мандах наран гавья тамирчин маань орж байгаа юм. Тэгэд энэ хоёр чи нэг 130-аад мянган төгрөгийн өртөө юм байна штэ. Тэр өрийн дарчлаа шүүхөө. За ингээд гавьят нэг ярьдаа. За сайн байна уу? За бид хоёр одоо нэг ийм нэг өрийн блог гэдэг манай бас Монголын үндэсний нэвтрүүлэг байдаг. Энэ нэвтрүүлэгт ороод тэгээд санамсаргүй байдлаар энэ дэлгүүрээ сонгоод санамсаргүй байдлаар бас энэ айлаа сонгоод тэгээд яасан танаахыг бас сонгоод тэгээд өрийг чин дарлаа. Тэгээд бас амьдрал чаад жаргал сайн сайхныг хүсье гэж хэлмээр. тань ч гэсэн. За ажил өндөр юм. За шижрээ нэг. За амжилт. Амжилт за тий. За. За баярлаа. Баярлалаа. Та бүхэнд баярлалаа. За. Ирчүүд бид нэр чинь олон өгөхгүй ойлголцсон шүү дээ. Нөгөө нэг хиний дугаар байгаа их чаа. Энэ хавийг бол гаргахаа байц юм байна дөө тий. Тийм бах та. Хэн блэ? 100 насны. 100 насаа. 179 та өрнө. Тэгээд дарсан шүү. Хоёр юу авах гэж байгаа юм? Юу авах гэж байгаа юм? Таныг авах юм. Цайны бов. Цайны бов. Даваараа. За энэ хүн маань ажилтаа авах шүү. Окей. Тий. Тэгээ та ороод ирэхлээр нь дарсан шүү гэж хэлчихээрэй. Танд бас маш баярлалаа гэж. За баярлалаа. Энэ хоёр маамаг цайны бов авчихгүй. Тэгээд ажлын дээр амжилт хүсье. Тэгээд их манай нөгөө нэг нэвтрүүлэлтэд ерөнхий үндэсээр ажилладаг хурааны рестораны зүгээс та нэг гэр бүлээр очиод нэг 100,000 төгрөгөөр бас нэг юм сайхан солонгос хоолны газар байгаа заа юм. За баярлалаа. Очиод нэг хоол ичээрэй. Тэгээд дэрэс манай зарим гав. банкын зүгээс ингээд бас танд бас гарын бэлэн гэж байгаа шүү. За баярлалаа. Энэ олон хүнд итгэл хэлэх баярлалаа. Баярлалаа манай хоёроо. Зарим гоо. За баярлалаа. Ажлын дээр амжилт хүсье. За энэ бовны юуныхын тооцог нь бов 2 зарим гэж чад. За амжилт. 6-8. За дараа ирэхэд 4 давхар болсон байж байгаарай. За баярлалаа. Ерөөлөр болгээ. За дансны дөө. 58-д чинь 5. За баярлалаа. За баярлалаа. Амжилт хичээд. За баярлалаа. Чонот дэлгэр одоо хэмэртэй байх юм те. Авьяа дураагаарлаа. За ямар ч байсан өрийн дэвтрээр хонсны влогийн бас нэгэн гоё дугаар ингээд энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд маш их баярлалаа. Нэг 2 айлч гэсэн бас нэг цаа үрзэлнээсээ бас гарсан бахаа гэж бодож байна. Тэгээд хоёр зочиндоо маш их баярлалаа. Тэгээд одоо ирээдүйн одоо ажил үйлс амьдрал нь үргэлж аз жаргалаар дүүрэн байх болтугай. Амжилтыг хүсье. Шавнар нь өдрөөс өдрөх тусам амжилт нөгөө бүх зүйлээр өсөж явах болтугай. За хоёртой Томас том ажилтдаг байсан. Маш баярлалаа. Гоё санаа твшүүлж бас гоё санаачлаг гаргасан. Хамтарч ажилласан сайхан баярлалаа. Ур бүтээлийн өндөр амжилт хүсье. Өшөө олон сайхан кинонуудыг гаргаарай. Окей баярлалаа. Нэвтрүүлэгтээ үргэлж хамтран ажилладаг та бүхэндээ маш их баярлалаа. Дээрээс нь ивент тэтгэгч нартай маш баярлалаа. Хурааны ресторан, M-Bank, Cap Fruit, Kimini Travel-ийн хамт олонлоо баярлалаа. За Pekramani хамт олондоо баярлалаа. За энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Оролцсон хоёр найзтай маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Subscribe дараарай. Баярлалаа.